Сайн харилцагч байна гэдгийг сайн сонсогч яхахыг хэлдэг. Энэ удаагийнхаа зөвлөмжөөр та бүхэндээ сонсох чадвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж хүргүүлье. Юун түрүүнд та ярилцаж буй хүндээ өөрийгөө бүрэн зориулаарай, өөр зүйл сатаарах, ярилцаж байхдаа өөр зүйл сатаарах, өөр зүйлийн тухай бодох зэргээс татгалзаарай. Мөн өөрөө тухайн хүнийхээ ярианд саадуулах, яриаг нь таслах зэргээс татгалзаарай. Үүний дараа харилцааны нийт 80%-ийг таны нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн эзэлдэг. Тийм учраас та ярилцаж байхдаа ярьж буй хүн лүүгээ ихцэлж харах, тухайн хүн лүү бие чиглүүлэх, ярьж байгааг нь ойлгож байгаагаа илэрхийлэн толгой дохих зэрэг зан үйлүүдийг тодорхой хэмжээнд хийх хэрэгтэй. Ингэж чадвал тухайн хүн маань таныг өөрийг нь бүрэн сонсч байна гэдэгт итгэлтэй байж чадна. Харин мөн та ямар нэгэн зүйл ойлгохгүй байгаа, түүний ярианаас ямар нэгэн зүйл ойлгохгүй байгаа, эсвэл түүний яриаг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол асуулт асуугаарай, асуулт асууж харилцан ярилцаарай. За үүний дараа мөн та өөрийнхөө бодол, өөрийнхөө туршлагыг хуваалцахаас илүүтэйгээр тухайн хүнийхээ, тухайн ярьж буй хүнийхээ санаа бодлыг л түлхүү сонсорой. Магадгүй ярилцлагын туршид 50-70%-ийг зөвхөн түүнийг сонсоход анхаараарай. Ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд сонсох ур чадвар гэдэг бол бусад ур чадварын адилаар хөгжүүлж болдог зүйл учраас та өөртөө итгэлтэйгээр сонсох ур чадвараа дахин дахин дасгалжуулж улам бүр сайн сонсогч болоорой. Та бүхэнд амжилт хүсье.